Оюуны хөгжил 4-наас Big Book номноос. Нэгэн сэтгэл зүйн чадварууд бүлгийн хэрхэн сайн найз байх вэ сэдвийг хамтдаа хийцгээе. Сургачгийн 263 дугаар хуудас. Супер найз юу хийдэг вэ? Шинэ найзтай болохын тулд яах ёстой вэ хүүхдүүдээ? Аль нь зөв үйлдэл болохыг тэмдэглээрэй. Сайн уу? Хоёулаа хамт тоглох уу гэж ээлдэг асуух. Эсвэл хүснээс нь зулгаах, өвтгөх. Тэгээдэж унгаах. Тоглоомыг нь булааж авах. Эдгээрийн аль нь зөв үйлдэл вэ хүүхдүүдээ? Сургачгийн 264 дугаар хуудас. Чи бол супер найз. Супер найз юу хийдэг вэ? Найзтайгаа хуваалцдаг. Найзыгаа сонсдог. Найзаасаа асуудаг. Мөн баярлалаа хэлдэг. Найзтайгаа ээлжилдэг. Өөр юу хийдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцаарай. Сургачгийн 265 дугаар хуудас. Би супер найз байж чадна. Супер найзын хийдэггүй үйлдэлүүдийг олж холбоорой. Заримдаа би тоглож байхдаа найзыгаа зохиж өшөглөөд уйлалцдаг. Заримдаа би муухай үг хэлдэг. Энэ үед найзууд минь надад ууралдаг, гомддог бас. Би цэцэрлэгтээ очиод найзуудтайгаа ярилцаж бас тоглох дуртай. Заримдаа би найзуудынхаа тоглож байгаа тоглоомыг булааж авдаг. Эдгээрээс аль нь супер найзын хийдэггүй үйлдэл вэ хүүхдүүдээ? Сургачгийн 267 дугаар хуудас. Хуваалцах нь. Хуваалцна гэдэг бол хүчтэй хүний шинж. Бусадтай хуваалцсны дараа бусад хүмүүс чамайг супер хүчтэй хүүхэд болохыг мэдэх болно. Дараах үйлдэлүүдийн аль нь зөв болохыг олж тэмдэглээрэй. Бусадтай тоглоомоо эсвэл хамтдаа хуваалцах нь ихэнхдээ хэцүү санагдаж болох ч хуваалцаж сурсны дараа энэ маш сайхан зүйл болохыг мэдэрдэг. Заримдаа би бусдын тоглож буй тоглоомыг авмаар санагдвал асуудаг, бас баярлалаа хэлдэг. Би супер найз байж бусадтай хуваалцах үед бүх хүн аз жаргалтай болдог. Супер найзууд бие биенээ шоолж уйлуулдаггүй. Баяртай хүүхдүүдээ, үргэлжлэлийг оюуны хөгжил Big Book номноос.